За тэгэхээр сайн уу манайхаа нэг сард бичлэг хийж амжаагүй дуучлаарай. Өнөөдөр бичлэг хийн гэж явсаран байгаад нэг сар өнгөрчлөө. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр зүгээр миний тоглож байгаа янз бүрийн тоглоомнуудыг сонирхно. Тэгэхээр Blox Fruits-ийн хувьд гэх юм бол би control хийсэн, admin panel 3 хүртэл нь хийчихсэн байгаа. Admin panel 4 болоогүй 2 шалтгаан байгаа л нэгдүгээрт mass хангалттай болоогүй байгаа. Хоёрдугаар дахиад нэг контрол байхгүй. Тэгээд бас дээрэс нэмээд ивентүүд айгуу сайн хийсэн гэх юм уу. Яг нь зуны ивентийг нэг тийм сайн хийгээгүй ч гэсэндээ Halloween шинэ жил 2-ыг бол нэлээд сайн хийсэн шүү. За тэгээд Blox Fruits дээр өөр нэг тийм онцгийн юмч алгадаа. Тэгэхээр өөр тоглоом гэх юм бол энэ оцон шоу мөргөлдүүлдэг тоглоомыг би хальт туршиж үзсэн. Одоо миний маш гайхамшигтай геймплейг харцгаа. Genshin Impact-ийн хувьд гэх юм бол яг одоо Lantern Rite болж байгаа. Мэдээж хэрэг би Lantern Rite-а дуусгачихсан. Дээрээс нэмээд би овоо хідэн дүртэй болоод хэдүүлсэгээ босчихсон байгаа. Гэтэ Columbine-гийн тухайд би ер нь бол ярмааргүй. Columbine бүр үнэхээр адх байсан. Би уул Columbine яг гарсан өдөрт нь аваад босгоно гэд pre-farm хүртэл хийчихсэн байсан. Гэтэ гарсан өдөрт нь дараад 50 удаа ялагдаад бизүк авсан л да. Гэтэ яг бүтэн сарын турш үзээр юм байгаад эцэст нь бол авч чадсан. Тэгээд сая хэрвээ та нар анзаарсан бол би Columbine-гаар bunny hop хийж байгаагаа харуулсан. Яг та нарт хөвгөлтэй гэж бодож магадгүй гэж бодвол бичлэг хийж авсан шүү. За тэгээд ер нь бол нэг тиймэрхүү байна л да. Дээрээс нэмээд шинэ дөрүүд гэх юм бол дөөрн байгаа. Яг би дөөрнийг авъя гэж бодоагүй. Зүгээр л Primogems үрээ байжсэн чинь унцаа. Яг жоохон тэнэг сонсогдож байгаа. Тэгээд өөр зүйл гэх юм бол энэ байна. Би энэ байнараас яг Purina-г авсан л да. Тэгээд яг би Nipper-ийн signature-ыг айгүй өндөр crit өгдөг гэхлээр Nipper-ийн рүү явж исэн чинь 50-50-даа ялагдаад Purina-гийн sig-ийг авцсан. Гэтэ би Purina-гийн signature-ыг Purina-д өгөөгүй Skirk-т өгсөн байгаа. Яг тэгвэл миний Skirk-ийн crit damage арай л жуултаад байсан. Харин Emily-ийн тухайд гэх юм бол тийм ээ яриад хэрэггүй дээр ахаа л да. За тэгэхээр би бас нэг юм бодож үзсэн юм л да. Хэрвээ би дуу оруулагч хийж үзвэл яг ямархуу байх болоо гэж. Тэгээд та нарт нэг сонсож үзт юм уу? Яг би анх удаага хийж байгаа шүү. Ер нь бол тийм болохоор жоохон сонир сонсогдоод байвал битгий намайг буруутгаарай. Тэгээд би ер нь бол Genshin Impact-ийн хамгийн алдартай хэсгүүдээс оруулж үзт юм уу гэж бодож байна. За одоо сонсож байгаарай заяа. Hi guys, my name's Ippa and I just turned 5.
What have I done to deserve this? I closely followed every one of your orders. Can't you see? Everyone in this room believes that I'm innocent. Why can't you just let me up? Is this what justice means to you? Answer me, knew that. За энэ ч надад зохих ажил биш бололтой юу юм. Гэхдээ бичлэгээ дуусгахаас өмнө хэдүүлээ Lantern Rite-ийн хамгийн оргил хэсгийг яаж мартаж чадах вүлээ? Ah, yes. Regarding the payment for the jade token. Charge the expense to the Wangsheng funeral parlor if you would. Guess someone's thinking of me. But this late at night? Must be that consultant of yours. I bet he's out there spending all your more at the exhibition. Тэмээ хамгийн хөвгөлтэй хэсэг. Үнэхээр пик. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзах хүртлээр баяртай.